Төмөрбаатар сургуулаа төгсөөд гэртээ харсангүй. Гайгүй ажил болоод хийжгсэн натаа хотод үлдэжээ. Гэсэн ч түнд олигтой ажил олдсонгүй. Хаяг реклам зар сурталчилгаа хийдэг хэсэг хүмүүстэй хамтарч нэг сар хэртэй ажилласан ч олигтой мөнгө төгрөг өгөхгүй. Дээрээс нь юмдаа зарах гэдэг байсан тул болоод хоороо юм хийхэр шийдэв. Тэр уг нь суусын зураачийн ангийг төгссөн мэрэгжлийн зураач нэгэн аж. Тэр эхлээд өөрийгөө төхнүүлэе гэж бодоод ах дүүсээс мөнгө зээлж айлын байраг хөлслөхөр болсон байна. Тэгээд сонины зар харж байгаад хамгийн хэмд нэг байраг сонгон оцтуулаа. Шууд хаягаа хилэн хүрээдэр гэжээ. Орох оронгүй шахам явсан Төмөрбаатарч бараг тэр доороо нүгэд очиж. Гэсэн ч мөнгөний иргэшээлд автан ганцалсаар суугаар тохиролцсон байна. Тэр байранд нь хотын төвд яг засгийн газрын ордны ард байрлалтай. Өөрөө тасалгаа томтой их л тогтой маягийн нэгрөө байр байв. Төмөрбаатар нүүж очисон өдрөөл ихэд баясгалантайгаар бодог бэрээ байрлуулж зураг зурхад бэлдээд ганц шилээрх аваад ганцаараа уунга зөрмөглөж буй өсгүй нэртэй нэгэн зураг зуржээ. Ягд ч юм бэ түүний гар хөл тарих толгой гайхалтай ажиллаж бараг л хин нэгэн хилж заагаа юу гэлтэй нэгэн гонигт бүсгүй зургийг маш хурдан зураад орхиж. Тэгэд шин дунд хэрд архиныхаа айганд нам цохолон төр туг хийж байтал нэг хүн хөлнөөс нь татах шиг болжээ. Тэр нойрмоглон арайхан нүдэн нээж харвала. Түүний зураад орхисон бүсгүй зургийн өмнө нэг бүсгүй цагаан даваа нөмөрчгсөн. Толгойгоо толгон доош харан зогсож байгаа тэр. Энэ бүхнийг хараад Төмөрбаатар жаахан чочсон ч гэсэн архинаас болж байна даа гэж бодоод тоолгүй буцаад унтчихж. Тэгтэл маргааш шөнө нь түүнийг ивэрүүл унтж байтал галтгооных нөрөөний хаалга торхийн онгосноо буцаад хаагдах чимээ гарав. Тэгэхэр Төмөрбаатар өндийн бостол түүний унтж байсан өрөөний өвдөнд нэг бүсгүй зогсож байв. Төмөрбаатарын хар хөлсөн цутгаж хөдлөх гэсэн боловч гар хөлөө хүлээтэй юм шиг болцсон байв. Амьдралдаа айж үзээгүйгээр айсан мөн дээр нь ухаан алдах шахсан тэрээр өнөөх бүсгүүрээ гутлаа уншидэд өсрөн босч гэрлээ асаавала нөгөө хүүхэн ханхуй коридорлоо уусах шиг л алга болж. Тэгснэ удалгүй эмэгтэй хүн гиншин уйлах чимээ гарснаа шалж харлан алгаж гарсан байна. Айц ч хөдөст авцсан Төмөрбаатар дэмэлэх хувцас амсаа сууж байтал түүний зурсан өнөөх хүүхний зурагнаас нэгэн хүүхний царай тодрох шиг болсноо алга болчихж. Хэдий уцсныг бүүмэд. Төмөрбаатар арай хийж үр залгадаг гэрээсээ хөнгөө гарчээ. Тэгэд тэр шөндөө гэртээ ярьж хонсонгүй. Маргааш нь хоёр найзтайгаа ярьж хонсон байна. Тэгэхдээ хоёр найзтай ийм тийм юм харагдсан гэж юу ч хэлээгүй байна. Тэр гурав нэг жилээрх аваад тэргээ хойзун хууч хөрч байгаад шүн дундын үед унт хар хөвтцгээтэл гинт эмэгтэй хүний айлгуудын хөргөч юм ээ. Тодоос тод сонсогдчихэ. Үндэ зэрэгцээд нөгөөх хүүхний зурагч тар нархийн унсан байна. Тэгтэл нэг найз нь үндийн босч ирсэн ээ. Энд чинь юу вэ? Юу хүмүүс гараад ирвэ гэжээ. Төмөрбаатарч үндийн харвал тэдний өмнө хүүхэн залуу хоёр гараад ирсэн зогсож байхан тэр. Тэгснэ удалгүй учир зүггүй зодтолж эхэлсэн байна. Тэднийг харсаар байтал нөгөө залуу бүсгүйг орилуулан чарлуулан балваж толгоогоор нь хидгэд ханмаргүүлээд алга болчихж. Тэгтэл удсангүй шалны завсараас бүдэг цагаан отоо суунаглан өрөөний болонд очиж тонраад нөгөө хүүхэн болчихсон байна. Тэр гурвын айх гайхан зэрэгцэн арай л гарч гүйлгүй байсаар өглөө болгоод гарчээ. Төмөрбаатар өдөд дундын хэрд гэртээ ирээд орох гэснээ болоод орцныхоо өмнө сандал дээрх санаа алдан сууж байтал нэгэн настай аавга ирж хажуудан сууснаа. Чи энэ хоёр давхрын хаалганд орсон уу гэж асуужээ. Тэр дууг толгой дохивла нөгөө аавга ийш тийш харснаа. Чамд тэгээд янз бүрийн юм үзэгдэж мэдэгдэхгүй байна уу гэж шивнэн асуусан байна. Түүнийг ямар нэгэн хэлэх гээд байгааг мэдсэн Төмөрбаатар үдсэн гарснаа хагас ухс яриул. Авгаа. Тэгнэ тэр.
Энэ байранд орсон айлууд уддаггүй юм. Чамаас өмнө нэг залуу байж байгаад бараг солиороод гарсан зайлвал. Чиний байж байгаа байрны өмнөх эзэн ихнэрээ зодоод алчихсан юм. Тэрнээс хойш шилээ их эвгүй болчихсон бололтой юм билээ. Ихэд хямдхан зарсан даа хөрхий. Авсан аль нь ч энд удаагүй. Одоо дандаа хөслүүлж байгаа гэжээ. Үүнийг сонссон Төмөрбаатарч тэр дорой байрны эзэн лөө утассан байна. Байрны эзэн залуу ирж түнээс түлхүүр авах та. Чи яасан бэ? Толин тэр тавьсан юм уу? Би чамд хэлдэг байж л дээ. Толтой хоороо талент нэг хүүхний дөрс үзэгдээд байдаг юм гэж хинэгч үгүй хэлж. Төмөрбаатар нүүхтээ өнөөх зураг урж хайчаад явжээ. Яагаад ч юм бэ? Түүнд тэрхүү зургийн хүүхэн хий үзэгдэл болж харагдаад байгаа мэт санагдсан аж. Тэгтэл 2-7 хоногийн дараа нөгөөх байрны эзэн түүнтэй годомжинд таарлцаад. Чи тийм сайхан зураг яагаад орхичод яваа вэ? Очоод аваарай гэсэн байна. Түүний үгийг сонсоод ихэд гайхсан Төмөрбаатар тэр дорн түүнийг даган нөгөөх байр руу очивол. Түүний урж тасаад хайсан хүүхний зураг зүв зүгээр өөдөөс нь төрлөөлж ширтэн байлаа. Өнөө цагт хүмүүс айлын байр хөлслөх энэ тентхэн байранд хямдхан хөлсөөр суух сонирхол ихтэй болсон. Гэтэл өмнө нь хэн хэрхэн яаж амьдарч байсан? Юу болсон? Юу болох нь тодорхойгүй айлын байрнуудад элдв юм их шүглсэн байдаг болохыг дээрх явдал харуулж байна.